манай компани Германы орчин үеийн биосинтез нано технологийн аргаар хийгдсэн бүтээгдэхүүнээр автомашинд одоо үйлчлэгээ хийж задлахгүйгээр шатхуун зарцуулалт тоглолтлыг арилгадаг ийм шинэ технологи үндсэндээ бол одоо инновацийг нэвтрүүлж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээд ер нь засвар үйлчлэгээ хийхэд автосарвын газар тэр тусмаа тосмаас солидог газар ер нь байгаль орчныг их бохирдуулдаг, хог хаягдл их гардаг гээд улсууд ер нь бас их таатай биш хүлээж авдаг. Тэгэхээр бид нэр одоо өнөөдөр явуулж байгаа энэ үйл ажиллагаанд юу нэвтрүүлсэн бэхээр байгаль орчныг бохирдуулахгүй, хог хаягдл гаргахгүй байхаар энэ одоо сервисээ зохион байгуулсан байгаа. Тэгэхээр манайхаас юу гардаг вэ гэхээр антифриз солиод одоо антифриз хаягдл антифриз гарна. Моторын дос солихоор одоо моторын ажилласан хуучин дос гардаг. Коропны дос солихоор коропны дос гэдэг одоо ингээд дос гардаг. Энийг бол ихэвчлэн яадаг вөхөр нөгөө нөхцөл байдлын боломжгүйгээс болоод нэг савнд бүгдийг холиод хийчдэг. Тэгээс сүүлд нь тэрийг эргүүлээд ашиглах гэхээр ашиглах боломжгүй болчдөг ийм хүндрэлтэй талууд байдаг. Тэгээд ер нь ерөнхийдөө яадаг вөхөр энэ сольсон ажилласан энэ дос юм байгальд хаягддаг. Байгаль орчныг бохирдуулдаг, орчныг одоо бас муухай харагдуулдаг ийм юмнууд байдаг. Энийг манай компани айлуулах бас арилгах үүднээс ерөнхий зохион байгуулалтаа хийсэн байгаа. Одоо тэгээ хэдүүлээ яаж энэ зохион байгуулалтыг хийсэн, яаж хаягдлгүйгээр бид нэр ашиглаж ийн гэдгийг харуулахыг зорилоо. За энд бид нэр одоо энэ машинд үйлчлэгээ хийж байна. Манай энэ үйлчлэгээний доотлын хэсэгт нь бид нэр одоо ингээд моторын тос, коропны тос, антифризийг ангилж одоо нөөцөлдөг ийм сав бэлдсэн байгаа. Одоо энэ машинд моторын тос сольж байна. За энэ ингээд энэ цэг дээр байж байгаа сольсон моторын тос. За энэ сав дүүрээд ирэхээр яах вэ гэхээр бид нэр ноцоосоор соруулж аваад энийг ашигладаг бас хэрэгэлдэг компаниуд байна. Тэднэртэй хөргөж өгнө. Дээрэс нь бид нэр энэ жил бас ажилсан досоор ажилдаг ийм халаалтын 100 манай компанийн өөрснөө зохион бүтээж хийсэн байгаа. Одоо энэ үйлчлэгийнхаа төвийг тэр ийм 100-аар халааж байгаа. Байгаль орчинд ямар нэгэн утаа үнээр гардаггүй ийм сайхан 100 хийгдсэн байгаа. За энэ моторын тосных байна. За тэгвэл одоо энд коропны тосыг бас дангаар нь тусад нь нөөцөлдөг ийм сав байна. Сольсон антифризийг энэ савнд нөөцөлж байна. Гаднаас импортоор орж ирж байгаа тосны хэмжээ зөвхөн нийслэлдэхэд жилдээ хэдэн 100 тонноор яригддаг. Жилд хэдэн 100 мянган тонноор байгаль хаягдах юм бол нөгөө хөрсний бохирдол юу болох вэ? Ийм учраас манай компани багч гисэн өөрийнхөө төвшөнд байгаль орчныг бохирдуулахгүй байх энэ арга замыг эрэлхийлж, энэ зориулж ийм одоо үйлчлэгээний төв иймэрхүү стандарттай байх юмаа гэсэн ийм шинэ юмыг гаргаж ирж хэрэгжүүлж байна. Бид нар моторын тосыг бас яаж ашиглаж болох уу гэдэг үүднээс манай залуучууд ийм ажилсан досоор ажилдаг ийм 100 зохион бүтээсэн байна. Одоо ингээд та нар энэ яаж ноцсож байгааг харж байна. Энэ моторын ажилсан досыг ашиглаад одоо халаалтанд зориулсан ийм агаараар халаадаг энэ халаалтыг энэ үйлчлэгэн дээр бид нэр хэрэгэлсэн. Тэгэхээр одоо бид нэр энд ингээ хэмжээд үзье. Одоо энэ пишингийн хэсэгтэр 236 градус байна тий. Эндээс энэ дотор одоо халаалтын дулааныг хадгалж үлдэх талбайг нэг хэсгсэн ийм камер хийсэн байгаа. Тэгэхээр энд үүссэн энэ халууныг сенсор үлээлгээд дотогш нь оруулчихж байгаа байхгүй юу? Зөвхөн халуун агарын дотогш нь оруулах замаар энэ 100-ын гаднаа байрлуулсан байгаа. Тэрнээс өөр ямар нэгэн одоо бензин дос байхгүй ийм одоо орчинд бол энэ 100-ыг шууд объект дотор байрлуулж байна. Ямар ч утаа үнээр гарахгүй. Одоо энд ч гэсэн юу ч утаа үнээр үнэртэхгүй, яндагаар ч гэсэн утаа гарахгүй байгааг та бүхэн харж байгаа. Тэгэх юм бол бас байгалыг бохирдуулахгүйгээр ажилсан тосыг ашиглаад бид нар бас халаалтын асуудлыг шийдэж болно. За ингээд дос солих, засвар үйлчлэгээ хийх явцад өшөө ажилсан досноос гадна ямар хаягдл гардаг вэ гэдгийг та бүхэн мэднэ. Одоо ингээд тосны сав, антифризийн сав байна. Энэ бүтээгдэхүүний сав. За ингээд бас хажуугаар нь бас ундааны савч гэдэг юм уу. Ийм хаягдлууд гардаг. Тэгвэл бид нар энэ савнуудыг энэ төхөөрөмжөөр бутлаад ийм болгож эргүүлээд ашиглах боломжтой болчихж байна гэсэн. Тэгээд энэ түүхийн эдийг бид нар аль болох дотооддоо манайд хуванцраар үйлдвэрлэл явуулж байгаа бусад газруудаа нийлүүлэх, нэг сүрхий ашиг гарахгүй ч гэсэн ямар ч байсан байгаль таяхгүй байх, нөгөө талаасаа
нөгөө үйлдвэрлэл явуулж байгаа үндэснийхээ үйлдвэрлэгч энэ компаниудыг дэмжих зорилгоор бид нэр энэ хаягдлыг ингэж боловсруулж байна. Тэгэхээр манай үйлчилгээнээс ямар ч хаягдл гарахгүй гэсэн үг. Ер нь манай үйлчилгээг олон хүн сонгож хийлэгдэг болсон. Тэгээд ер нь үйлчлүүлэгчтэй хэлэхэд бид нэр энэ Протекийн гайхамшигтай машиныг задлахгүйгээр засдаг, сэргээдэг, хамгаалдаг үйлчилгээтэй энэ бүтээгдэхүүнээр задлахгүйгээр засах үйлчилгээг хийгээд энэ чанартай тос энэ бусад үйлчилгээг одоо сонгон авснараа хэрэглэгч таач гэсэн бас байгаль экологийг бохирдуулахгүй ийм байх энэ юмд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахын зэрэгцээ өөрснийхөө машин техникт бол найдвартай сайхан үйлчилгээг авч болох нэ. Тий. Энэ бол бас хэрэглэгч таны бас одоо байгаль орчноо хамгаалахад оруулж байгаа хувь нэмрээ гэж бас ойлгож болно. Тэгээд та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлж байгаарай гэж уриалах бай. Автомашиныг задлахгүйгээр засварлах Германы шин технологи Монголд нэвтрлээ. Таны машины асалт модож хүч сударч утаа хайж шатхуун зарцуулалт ихсэж байна. Хямдтгаар үрдүртэй засварлах шингэн багж дэлхийд алдартай Германы автомобиль бүтээгдэхүүнийг Автим компанид санд болгож байна. Азийн Монголд Германы нано технологи нэвтрлээ. Автомашиныг задлахгүйгээр засцгаая. Автим компани